Та бүхний амраг ирээ. Тээврийн цэгдэгийн алба бол нийтийн тээврийн бодлогын газар хамтраад чиглэлийн тээврийг сайж ахуйн нэгж байгууллагад 1000 гаруй жолоочд маань замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олох сургалтыг үе шатгаар зохион байгуулж ажиллаж байна. Нийтийн тээврийн жолооч нарт маань дүрмийн мэдлэг олох аливаа зам тээврийн ослол хэрэгээс урьдчилан сэргийлэх зорилготой байна. Энэ сургалт маань өөрөө маш үр дүнтэй. Энэ сургалт маань зохион байгуулагдсанараа энэ хүмүүс маань дүрмийн мэдлэгтэй болж байгаа нэгт. Хоёр дахь юм бол энэ хүмүүс маань зам тээврийн ослолоос урьдчилан сэргийлж ажиллаж чадж байгаа. За тэгээд дээрэс нь энэ сургалт маань одоо би сая нэг кейс ярьлаа гэж байна шүү дээ. Замын хөдөлгөөний дүрм хүмүүс ярихаар их сонсохгүй. Тэгэхээр яг энэ хүмүүсийн гаргаж байгаа алдаан дээр нь яг бичлэгэн дээр хамжуулаад бодит кейсэн дээр дамжуулаад нь замын хөдөлгөөний дүрмийг ингэж хамтран ярилцаж ингэж зааж зөвөрлөх нь болохоор хүмүүс нь өөрөө илүү сонирхолтой хүлээж авч байгаа. За энэ дээр одоо харагдана. Энд миний бүр. Дүрм журийн мэдлэггүйгээ шалтгаалаад замын хөдөлгөөний дүрм зөрчигдөөд замын хөдөлгөөний дүрм зөрчигдсөн шалтгаалаад зам тээврийн ослол гарч байгаа юм судалгаа байна. Тэгэхээр энэ дээр бодит кейстэй тулгуурлан сургалтыг зохион байгуулан Баянгол дүргээс зохион байгуулан ажиллаж байна. Чиглэлийн тээврийг лунж байгаа хүмүүс маань юун дээр алдаад байна вэ гэхээр ерөөсөл замын хөдөлгөөний дүрмийн 11-10 гэсэн залтах. Энэ залт маань юу гэхээр нэг дээр энэ дээр буюу автобусны чиглэлийн тээврийн хэслийг нэгээр байрлал явах дүрм. Байрлал явах дүрмийг зөрчиж байгаагаа шалтгаалаад уул зур гарц нэвтэрж байгаа ч гэдэм үү саадыг тойрохоос бус нөхцөлч гэдэг юм уу зам тээврийн ослол гарч байгаа. Нийтийн тээврийн жолооч нартай хандж хэлэхэд та өнөөдөр замын хөдөлгөөний дүрмийг биелүүлснээр хүний аймнаас эрүүл мэндийг нэгт аварна. Хоёр та өнөөдөр төгжир саадлыг тодорхой хуваар бууруулж байгаа юм шүү гэж цэгдэгийн байгууллага хэлж байна.